Сайн байцгаана уу хүүхдүүд. Өнөөдрийнхөө монгол хэлний хичээлийг эхэлцгээе. За багш нь хичээл эхлэхээс өмнө та нарт нэгэн бичлэг сонсгоё. За хөгжмийг сонсохдоо хүүхдүүдээ ямар үйл явдал гарч байгааг сайн анхаараарай. Бид нар хөгжмийнхаа аялгауг сонслоо. Харж байгаад ямар үйл явдлыг илэрхийлж байсныг хүүхдүүд анзаарсан байх. Багш нь сая та нарт Б шарвын наадам хөгжмийн хэсгээс сонсголоо. Өмнөх хичээлээр бид нар лавг сэрунгаан цохол ижээтэйгээ үдсэн наадамын 1-р хэсгийг орсон байгаа. За 1-р хэсэг дээр наадам ороод сая бол хөгжмийн манай эзтэй морин уралдааны тухай өгүүлж байгаа учраас багш нь морин уралдааныхаа гэрийн даалгаварт багш нь ямар насны морьд уралддгийг ээж аваасаа мэдээд ирээрээ гэсэн даалгавар өгсөн байгаа. За хүүхдүүд бүгдээрээ ямар насны морьд уралддгийг мэдэж авсан байна. За дэлгэц рүүгээ анзаараад за азраг, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, дааг гэсэн насны морьдууд уралддгийг мэдэж авсан байна. За багш нь тэгвэл дахин нэг асуулт асууя. За эдгээр насны морьдоос хамгийн бага насны морьд нь ямар морь вэ? За бүгдээр жирэг дааг. Хамгийн бага насны морьд маань дааг байсан байна. Даагны уралдаа. За багш нь үгийн тайлбар үзүүлье. За дааг гэдэг маань 2 настай адуу. За хүүхдүүд бүгдээрээ мэдчихэж байгаа. За багш нь дахин нэг шүлэг дээр гарч байгаа үгийн тайлбарыг хэлье. За эсгэл дааг гэж гарсан байна. За эсгэл дааг гэдэг маань эхийгээ хөхөж байгаа 2 настай даагыг нэрлэдэг байна. 2 настай адуу. Эхийгээ хөхөж байгаа 2 настай адууг эсгэл дааг гэж нэрлэдэг байна. За тэгвэл өнөөдөр цөмөрөө Б5 сэрунгаан ижээтэйгээ үдсэн наадам шүлгийн 2-р хэсгийг уншина. За 2-р хэсгээ уншихдаа бүгдээрээ шүлгийн гол санааг тайлбарлаж зохиолчийн санааг илэрхийлэн уран уншиж сурах юм байна. За багш нь бас гэрийн даалгаварт уншаад тойл бичгээ ашиглан мэддэггүй үгнүүдээ олж бичээрэй гэсэн байгаа. За ингээд цөмөрөө шүлгээ уншицгаая. Долоогийн даваа нар хөвийлгэн шувтарч дааг ирлээ гэсэн шуугаан наадмын хөндийг дүүргсэнсэн. Тоссон ирсэн 2 тоос бичигтийн хөндийд томолдож тоосны дундаас 6 дааг сугарсансан. Хошуу сүүл даран хоорондоо ойрхон барайны газар барай саахалтын хэртэй хөтөлгөөгүйтэй өвгөн уяач хажууд байсныг хөөрч догдлохтой би хараагүй байж зөв талын 4 синж хан хийлгэн жингэнтэл үүссэн хөтөлсөнгүү тэлүүлв. 6-ад явсан буурал дааг 100 за даран янцгааснаа сүүлн годоож хаанаас гарсан шидэн инвэ гэлтэй хар хурдаараа яралзан барайнд магнаалв. Хөлсийг тусахын зав өгөлгүй хөхөх гэж их рүүгээ шунгав. За шүлгээ уншихад багш нь тодруулсан үгнүүд байгааг анзаарсан байх. За тодруулсан үгүүдийг гэртээ та нар тойл бичгээ ашиглан тайлбарлсан байж магадгүй. Багш нь 5 үгийг тайлбарлацгаая. За саахалт. Саахалт гэдэг маань хол ойрын зайг баримжаалан нэгж ойр зэрэгэлдээ гэсэн утгатай үг байна. Бүгдээрээ бичиж аваагүй бол бичиж аваад байгаа хүүхдүүдээ. Хөтөлгөө. Сул хөтөлж яваа морийг хэлнэ. Унаагүй сул хөтөлж яваа морийг хэлдэг байна.
За тэгвэл өвгөн уяаж гүүгээ сул хөдөлж ирсэн байх. Үүрсэх гэсэн үг. Адууны янцгаах мэт хөхтнөн дугарахыг хэлдэг байна. За гүү тэгвэл янцгааж дугарсан байх. Тэлүүлэх. Өөр тишээ зүтгэх. За гүү яагаад өөр тишээ зүтгэсэн юм болоо? Тэлүүлв. Шунгах. Шунгах гэдэг маань шумбах гэсэн утгатай байх. За бүгдээрээ анзаарч хэрвээ бичээгүй бол мэдэхгүйгээ байх юм бол дэвтэр дээрээ бичээрэй хүүхдүүдээ. За ихэнх унссан учраас цөмөрөө. За асуултаа 6-ад явсан бууралдаа яагаад барайнд төрүүлэн орсон тухай бодлоо бичих юм бэ? 6-ад орсон явж байсан дааг яагаад төрүүлсэн бэ? Яагаад магнал вэ? За бодлоо бичээрэй хүүхдүүдээ. Багш нь бас санаа авахар бодлыг бичсэн байгаа. За миний бодлоор гэж яагаад бичсэн байгаа. Миний бодлоор 6-ад явсан бууралдаа эхийнхээ янцгаах дууг сонсоод хөхөө хөхөхийн тулд хурдаа нэмсэн учраас барайнд төрүүлэн орсон байх. За хүүхдүүд бас таамаглаж бичсэн байгаа. Өөрийнхөө бодлыг янз бүрээр бичсэн байна. За тэгвэл одоо бид нар 9 их 2 дугаар хэсгээс түлхүүр үгийг төвөрлөж бичье. За түлхүүр үгээ дэвтэр дээр түлхүүр үгээ бичнэ. За 5-аас 6 түлхүүр үг бичиж болно. За багш нь энд 3 түлхүүр үг бичье. За гол утга санааг илэрхийлж байгаа үгнүүд байдаг учраас багш нь даа гэсэн үг бичье. 2 тун гүү өвгөн уяаж байж болох юм. За бид нар сая 5 үгийг тайлбарлсан. Шүлгийнхаа гол утга санааг ойлгохын тулд 5 үгийг тайлбарлалаа. Түлхүүр үгээ олж авлаа. За одоо багш нэг 3 үгийн доогуур зурсан байгаа. Өмнөх хичээлдэр бид нар шүлгийн 70 утга санааг илэрхийлсэн байдаг. 70 утга санааг илэрхийлсэн үгсийг сайн ойлгож авах юм бол уран уншихад хэрэгтэй гэдгийг үзсэн байгаа. Тэгвэл өнөөдөр дахиад цөмөрөө саяхан үгэн дээр нэмээд 3 үгийн тайлбарыг хий. За 3 үгийн тайлбар маань шувтарч, томолдох, сүүл даран гэсэн 3 үгийг тайлбарлацгаая. За дэвтэр дээр бичээд арай хүүхдүүдээ. Шувтрах. За шувтрах гэдэг үг маань дуудлага бичлэг нь төстэй ижил болохоор 3 өөр янзын утга санааг илэрхийлж яадаг байна. За шувтрах. Ажил үйл хэрэг явдал дуусах гэсэн нэг утга санааг илэрхийлэх юм. Ажил үйл хэрэг дуусах. За 2 дахь нь болохоор юмыг урт тийш нэг гараараа шахаж татах гэсэн утгыг бас илэрхийлдэг байна. За өмд шувтрах гэсэн шувтарч унах гэсэн утгатайгаар илэрхийлж бас болдог байна. За тэгвэл зохиолч маань долоогийн даваа нар хивээлгэн шувтарч гэж үгэлснээрээ юуг илэрхийлсэн бэ? За нар хивээлгэн гэдэг маань орой болох үед. Тэгвэл орой болох үед долоогийн даваа дууссан байх нэ. За 2 дахь үг буюу томолдох. За томолдох гэдэг маань хурдан давхихад боссон тоос эрчилтэн нийлхийг. Сая бид нар хөгжим сонсохдоо бичлэг хийхэд морины уралдаан дээр маш их тоос босч ирсэн. Тэр томолдох гэдэг маань тэгвэл давхихад боссон тоос эрчилтэн нийлхийг хэлдэг байна. За зохиолч бичигтийн хүндэд томолдох тоос гэсэн. Тоос тэнгэрд маш ихээр босхийг хэлсэн байна. За 3 дахь буюу хошуу сүүл даран. Хошуу сүүл даран гэдэг үг маань ар араас нь яг даган хөх маш ойрхон байхыг илэрхийлдэг байна.
Тэгэхээр 6 дааг маань ар араасаа маш ойрхон давхижсэн зургийг ажиглахад харж байгаа. Араас нь яг даган хөх маш ойрхон гэсэн утга санааг илэрхийлдэг юм байна. Дарах гэдэг үг маань бас дуудлага бичлэг нь ижил боловч утга өөр утга санааг илэрхийлдэг юм байна. Нэгдүгээр нь бол юмыг доош дарах гэсэн утга санааг илэрхийлж байдаг бол нөөцлөх гэсэн утга санааг бас илэрхийлдэг байх нь. Хүнсний ногоо нөөцлөх. Эсгэх гэсэн бас утгыг илэрхийлдэг байх нь дарах гэдэг маань. Устгах, дарагч, устгах гэсэн утга санааг бас илэрхийлдэг байх нэ. За бид нар зохиолж байгаа шүлгийнхаа 2 дугаар хэсгийг уншиж, үгийнхаа утгыг тайлбарлаж, түлхүүр үгсүүдэд олсон. Одоо тэгвэл 2 дугаар хэсэг маань ямар гол утга санааг илэрхийлж байгааг тайлбарлаж өгч. 2 дугаар хэсгийн маань уншиж, үгнүүдээ, тайлбарсан үгнүүдээ уншихад төрсэн сэтгэлдлээ түлхүүр үгсээ ашиглаж байгаад ямар утга санааг зохиолч маань илэрхийлсэн байна вэ? За багш нь бас санаа авахаар нэг уламжийг бичсэн байна. За ихтэйгээ ирсэн эсгэл даг. Их рүүгээ тэмүүлэн сум шиг хурдлан төрүүлж байна. Их нь үр төрлөө хайрлан бас тэмүүлж байна. Хоёр биен лугаа тэмүүлж байгааг илэрхийлсэн. Ихийн хайрын тухай илэрхийлсэн байна. Дааг маань ихийнхээ янзгаар дүг сонсоод их рүүгээ тэмүүлэн хар хурдаараа давхигсан. Гүүч мөн дааг руугаа тэмүүлсэн гэж зохиол дээр гарсан байна. За энэ дээр багш нь 2 үгийг тайлбарыг дахин хийхээр за бид нар өмнө эсгэл дааг гэж эхийгээ хөхөж байгаа 2 настай адууг нэрлэдгийг мэдж авсан байна. Тэгвэл багш нь энэ дээр эсгэл дааг гэж бичигдсэнийг анзаарч байгаа. За эсгэл дааг гэж байх юм бол омоглон хүч чадал сайтай даагыг хэлж байгаа юм байна. Нэг нь эсгэл, нөгөөх нь эсгэл гэсэн 2 өөр утгатай байна. Тэгвэл омглон ийм хүч чадал сайтай дааг маань их рүүгээ хөхөхийн тулд тэмүүлж байгааг илэрхийлсэн байна. За 2 дугаар хэсгийнхэн гол санааг бид нэр уншлаа. За үлдсэн ижийтэйгээ үдсэн тэр жилийн наадмын шүлгийнхаа 3 дугаар хэсгийг цөмөрөө уран унших дасгал хийцгээе. Багштайгаа хамтарч уншаад дараа нь өөрсдөө уншаарай. За шүлгийг уншихдаа өмнөх хичээл дээр багш нь хэлсэн байна. Өөртөө сонсогдохоор чанга дуугаар бусдад сонсогдохоор унших хэрэгтэй. Үгээ уран тод хэлж утга санаагаа ойлгуулгаар уншихыг хичээгээрэй хүүхдүүдээ. Ихийнхэн дууг сонссон эсгэл даг сум юм билээ. Ингэдэг гэдгийг мэддэг хашир уяач ном юм билээ. Ижийтэйгээ үдсэн тэр жилийн наадам цэцэг нар хоёртоо бахарцсан наадам. Ижийтэйгээ үдсэн тэр жилийн наадам чихэр инээд хоёртоо бэлуурсан наадам. За дасгал хийж байгаа учраас цөмөрөө дахиад нэг уншицгаая. Ихийнхэн дууг сонссон эсгэл даг сум юм билээ. Ингэдэг гэдгийг нь мэддэг хашир уяач ном юм билээ. Ижийтэйгээ үдсэн тэр жилийн наадам цэцэг нар хоёртоо бахарцсан наадам. Ижийтэйгээ үдсэн тэр жилийн наадам чихэр инээд хоёртоо бэлуурсан наадам. За бид нар өмнөх хичээл буюу энэ өдрийнхөө хичээл дээр төрийн шагналд зохиолч Бэл Хавгсрынгийн ижийтэйгээ үдсэн наадам зохиолыг уншиж үзлээ. За шүлгээ бид нар дуустал нь уншсан учраас шүлгийнхаа
гол санаа ямар утга санааг илэрхийлж байгааг цөмөрөө харилцаа. За багш нь энэ дээр ямар утга санааг илэрхийлж байгааг бичсэн байна. 4 боломжийг та нарт өгсөн байна. Энэ 4 боломжоос ямар утга санаа, гол утга санаа нь аль нь вэ гэдгийг сонгоорой хүүхдүүд. За зөвхөн гол санааг нь сонгож дэвтэр дээрээ бичнэ. За нэгдүгээрт нь ижийтэйгээ үдсэн тэр жилийн наадам чихэр цэцэг хоёр элбэг байсан. Ном гол санаа юм болов уу? Хоёрт нь ижийтэйгээ үдсэн тэр жилийн наадамд даагны уралдаан үзэхэд хашир уяачийн дааг төрүүлсэн нь гол санаа юм болов уу? Түүтэй сайн анхаарад өмнөх нэгдүгээр хэсэг, хоёрдугаар хэсгийн гол санаанууд юу байсныг эргэнсэн санаж агаад шүлгийн маань гол санаа нь юу юм бэ? Тэр жилийн наадамд ижийтэйгээ ирсэн хүү баяр баясгалантай байсан бол даагны уралдаанд ихтэйгээ ирсэн дааг төрүүлсэн гол санаа юм болов. За дөрөвт нь эхийнхэн дууг сонссон эсгэл даг сум юм билээ. Ингэдэг гэдгийг нь мэддэг хашир уяач ном юм билээ гэсэн байна. За хүүхдүүд бүгдээрээ нэгийг сонгосон байна. За сонгож бичсэнийг багштайгаа тааруулаарай. За 3 дугаар хэсэг нь байна. За тэр жилийн наадам ээжтэйгээ үдсэн хүү баяр баясгалантайгаа хичнээн халуун байсан ч гэсэн ээжийнхаа нүмерт сэрүүхэн баяр баясгалантай хөөр баяртай байсныг илэрхийлсэн бол ихтэйгээ ирсэн дааг их рүүгээ тэмүүлж байгаад төрүүлсэн магнаасныг бас үзүүлсэн. Энд болвол энэ зохиолын маань хамгийн гол утга санаа эхийн хайрыг илэрхийлсэн байна. Эхийн хайр ямар агуу гэдгийг зохиолч маань та нарт үзүүлэхийг ойлгуулахыг хүссэн байна. За хүүхдүүдээ бид нэр бие дааж гүйцэтгэх даалгаврыг багш нь өгье. 3 дугаар хэсгээ бид нэр уран унших дасгал хийсэн. За 3 дугаар хэсэг дээр 1 буюу 2 дугаар хэсэг дээр ажилласан даалгаврыг яг адилханаар хийнэ. За багш нь 1-дүгээрт нь гол санааг илэрхийлж байгаа түлхэр үгсийг нь ялган бичнэ. Даалт санааг илэрхийлж байгаа үгсийг тайлбарлан бичих юм. Уран унших дасгал хийгээд ээждээ, эмээдээ уншиж өгөөрэй хүүхдүүдээ. Хичээлийнхаа дараа тогтмол гараа угааж байгаа үстэй хүүхдүүдээ. Ингээд өнөөдрийнхөө хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.